Одмон дэр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр толин доторх зэрэгцээ ертөнц гэдэг сэдвээр ярилцгаулна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгүүнээ оюун болон Unitel компани ивент тэтгэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмон дэр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн дугаартай хамт үзэгчтэй баярлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. За энэ нэмчилгээ бас хачин санагдсан байх. За одохгүй ямар учиртай нэрнэ тайлэгдэнэ. За хэдүүлээ өнөөдөр хамтдаа физикийн шинжлэх ухааны чамгүй тийм толгой эргүүлэм. Гэхдээ үнэхээр тийм гайхалтай сэдвүүдийн нэг рүү аялцгаах болно. За физикчдийн хувьд болохоор маш чухал томьёо байдаг. Уг нь бол тийм маш чухал томьёо ч гэсэн энэ бол зүгээр нэг тийм томьёо бол биш. Манай ертөнцийн оршин тогтнол магадгүй цаг хугацаа яагаад зөвхөн одоо урагшаа одоо ирээдүйлүү урсдгийг нууцч байж болох нэг тийм маш гүн гүнзгий ирнэ маш сонирхолтой сэдв байна. За энэ юу вэ гэхээр бидний ярих сэдв бол CPT тэгшим гэж байгаа. CPT symmetry гэж ярьдаг. За нэрнээс нь эхлэхээр ер нь бол хэцүү сонсогдож магадгүй ч одоо өнөөдөр үнийг маш хялбар ирнэ. Сонирхолтой байдлаар та бүхэндээ хөрөх болохоор нэг одоо санаа зовоод айгаад ах сүрдээд ах хэрэггүй шүү гэж. За та яг одоо толны өмнө зогсож гин гэд төсөөлөөр. За тэгээд таныг баруун гараа өргөхөд толин доторх 500 гараа өргөж харагддаг шүү дээ. За энэ мэдээж одоо тийм хачин зөвлөлттэй биш л дээ. Тэ ойлгомжтой л зүйл. Тэгвэл физикийн хөлөд болохоор толин дотор яг ижилхэн үйлчилж чадах уу гэдэг ийм асуулт байна. Эсвэл бүр одоо цаг хугацааг хураахад яг ижилхэн үйлчлэх болов физикийн хөлөд. За энэ асуултлаар одоо бидний өнөөдрийн ер нь бол эхлэх зэг гэсэн үг. Толин дотор байж байгаа нөхөр жинхэнэ үү? Тэр дотор физикийн хөл үйлчилж байгаа болов? Альсгүй одоо цаг хугацаагаар ухран гэдэг чинь бас нэг толь тавьсан юм шиг харагдаж байгаа үстэй тий. Орон зай цаг хугацааны тэнхлэг дээр орон зайн дотор толь тавьчихаар одоо бид нар баруун гар зүүн болоод идэг. Цаг хугацааны тэнхлэг дээр өдөр толь тавьчих юм бол өнгөрсөн лөө ирээдүйн урсж байгаа цаг хугацаа өнгөрсөн лөө одоо буцаж урсах боломжтой юу гэсэн. За яг тэгж явах үед боломжтой ойлгогдсон тэнд физикийн үйл яг үйлчлэх үү гэдэг ийм асуулт байна. За энэ нэг тийм хачин жигтэй санагдчихэж магадгүй. Гэхдээ бол физикийн хувьд бол маш тийм чухал ийм асуулт байгаа. За яг эд ковидын үед алдартай найруулагч одоо Кристофер Ноланы Tenet гэдэг кино гарах гээдсэн. Одоо тэр үеийг бол санаж байгаа бох те. Нолан одоо киногоо бол кино театрт зориулаад уг нь бол хийдэг. Гэхдээ тухайн үед бол дэлхийд даяар хөл хорой тогтооцсон байсан болохоор гарах уугүй юу гэдэг дээрээ тулцсан те. Одоо үзэгчд маш их тийм хүлээлт үүсгээд байсан. Нэг тийм кино байгаа. Tenet гэдэг. За энийг санаж байгаа бол альсгүй үзсэн хүмүүс байх юм бол те. За энэ киноны одоо би бол улаан фэн. За тэгээд ер нь бол Ноланы киноны улаан фэн л гэсэн үг. Зөвхөн Tenet-ийн ч те. Ноланы бүх киноны улаан фэн. Ер нь л маш олон гоё шинжлэх ухааны концептуудыг гаргадаг гоё найруулагч гоё кинонуудыг ч гаргадаг те. Зарим Tenet гэдэг кино бол яг энэ өнөөдрийн бид нар ярих гэдэг CPT гэдэг тэгш юм. Одоо энэ онлын хачин гайхалтай зүйлүүдийг ер нь ашиглаад тэг хийсэн юм кино байгаа байхгүй. За. Тэгэхээр за өнөөдрийн нэвтрүүлэг бол баг Tenet киноны шинжлэх ухааны тайлал гэдэг хэлчихэд болно тий. Тэгэхээр тий. За тэрэн дотор нэг юу болоод байгааг нь мэддэхгүй ингээл очроо битүүлэг гачин болоод толгой эргүүлээд идэг бол энэ дээр яг цаана юу болоод байгаа гэдгийг хэдүүлээ өнөөдөр бас ярилцсанаа гэсэн үг. За энэ сэдв уг нь бол бидэрт толин доторх ертөнц ямар хачин жигтэй вэ гэдгийг харуулаас гадна цаг хугацаа яагаад нэг тал руу урсдаг? Цаг хугацааг ухрааж болох уу? Тэр гэсэн түрүүний асуулттэй. За ухраахын тулд юу яах ёстой? Энтэр гэсэн олон сонирхолтой тийм сэдвүүдийг хүнддэг ийм сэдв бас бид тэгш юм бол. За ингээд бүсээ үслээд атомын бичил ертөнцлөө үсэрцгээе гэж. За эхлээд энэ CPT гэдэг гурван үсийг яг юу илэрхийлээд байгааг маш энгийнээр задлаад үзье. Ер нь бол CPT гэхэр нэг товчлсон л үг байж таарах гэдэг тийм. За физикчд ертөнцийг тодорхойлохдоо үндсэн гурван төрлийн тэгшимийн хувиргалтыг маш чухал авч үздэг. Хувиргалт гэдэг. За тэгшимийн хувиргалт гэдэг бол одоо өнөөдрийн физикийн хамгийн гол зарчим тооцоол одоо хийдэг, альсгүй одоо таамаг дэвшүүлдэг маш тийм чухал багаж хэрэгсэл болж өгдөг. Ер нь бол за энэ тухай ер нь бол өмнө бид нар ярьсан байгаа тэгшимийн гайхамшиг гэдэг манай дугаарыг үзег бол ухраагаад одоо тий өмнөх дугаар руу очиод олоод очиод үзхийг хичээнгүйлэн зөвлөж байна. За эхний син буюу одоо чарж гэж. Чарж үе цэник гэсэн үг.
цэник нэмэх, хасах, эрэг, сөрөг гэл бид нар ярьдэн шүү дээ, тий. За энэ бол одоо ер нь бол энгийн л дээ. ертөнцийн бүх эрэг цэнгийг сөрөг рүү, сөрөг цэнгүүдийг нь эреглүү сольчвол юу болох вэ гэдэг ийм асуулт байна. Одоо математикийн одоо эсрэг математик нь материйг материйг бол ийм эсрэг материар нь буюу антиматери гэж одоо бид нар яриад байдаг шүү дээ, тий. Антиматериар нь одоо солино л гэсэн үг. Байхгүй болгоом. Тий, одоо солино. Антиматери бол байж болно. Ингээд ангаараа байж болно. Материтай ингээд шүргэлцчих юм бол эдгээр чанаа тесэр дэлбрээд алга болчдөг шүү дээ, тийм ээ. За ямар ч байсан бид нар дотор байгаа манай ертөнцийг бүрдүүлж байгаа ер нь л одоо энэ бүх материудыг л антигаар солино гэсэн үг. За тэгэхээр энэ ерөөсөө энэ цэнгийн хувиргалт гэдэг юм болж байна гэсэн үг. За нэг жоохон яриад эхлэхээр тодорхойлох. За жишээ яриа те. За манай ертөнцид электрон сөрөг цэнэгтэй байдаг. За одоо энэ C хувиргалт гэдэг энэ цэнгийн хувиргалтыг хийчих юм бол нөгөө нэг сөрөг цэнэгтэй электрон чинь эрэг цэнэгтэй болоод өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр юу болох нь вэ гэхээр тэр одоо эрэг цэнэгтэй электроныг бол бид нар анти электрон гэж нэрлэдэг. Тэгэхээр сөрөг цэнэгтэй ш эрэг цэнэгтэй болчихно. Эрэг цэнэгтэй электрон байж байгаа юм бол тэгвэл электронтой адилхан масстай гэхдээ ийм цэнэг нь эсрэгээрээ ийм бөөм байх юм бол эгэл бөөм байх юм бол бид нар анти электрон гэж нэрлэдэг. За альсгүй одоо эрэг цэнэгтэй гэдэг утгаар нь позитрон гэж одоо бид нар бас нэрлэдэг. За ийм зүйл болно гэсэн. За тэгэхээр электроныг бид нар саний хувиргалтыг буюу чарж гэдэг хувиргалтыг C гэдэг хувиргалтыг хийж юм бол нэм эрэг цэнэгтэй позитрон гэдэг зүйл болгоно. Анти электроныг ойлгочих болно. За харин эрэг цэнэгтэй тэр атомын цөм сөрөг цэнэгтэй болчихно. За атомын цөмт чинь эрэг цэнэгтэй цөм байгаа шүү дээ. Тэр нь болохоор сөрөг цэнэгтэй болчихно гэсэн. За ерөнхийдөө нөгөө сөрөг цэнэгтэй атомын цөмийг эрэг цэнэгтэй позитрон тойроод эргэжээдэг нэг тийм анти атом болно л гэсэн үг. Анти атом. Тэгэхээр энэ хувиргалтын эцэст бол атом анти атом болчихно. Эрэг цэнэгтэй электрон одоо энэ сөрөг цэнэгтэй цөмийг тойрж эргэж байгаа. Яг эсрэгээр гэхдээ одоо бидний бүх атомыг одоо бидний бүх атомыг ийм анти атомоор соличвол бид нар одоо яах анти хүн болно гэсэн үг шүү дээ, тий. Анти хүн. За анти хүн болчлоо. За одоо манай дэлхий анти дэлхий болчихно. Нар сар одод одоо гариг ирсөөжсэн одоо бүгдээрээ л анти болчихно гэсэн галактикууд энэ төр, тий. Бүгд манай хороо ертөнц бол нэгэсэнд одоо анти ертөнц болно гэсэн үг. Анти ертөнц анти хүн гэхээр одоо наач чи дахиад хүн байж явах юм уу? Тэр маань яг ямар хөө болох юм болоо л гэж. Яг үнэ. Наач өстө үнэхээр гоё асуулт. За хамгийн сонирхолтой нь болохоор инглигээд одоо юу ч өөрчлөгдөхгүй. Ер нь бол бид нар юу ч анзаарахгүй л гэсэн. Яг л одоо бид нар хэвээрээ л гэж байна. Тэ одоо бид нар гинт одоо ингээд солилцлоо гэж бодоход бид нар юу ч анзаарахгүй ингээл амьдрал ингээд цаашаага үргэлжилээд бүх юм одоо хин ч энийг анзаарахгүй гэсэн. За тэгэхээр ийм зүйл болно. Энэ чарж гэдэг одоо хувиргалтын эцэст бол зүгээр бид нар анти болчихно гэхдээ юу ч болохгүй. За бүх зүйл одоо урдын адил одоо үргэлжлэн л гэсэн үг шүү дээ. За яг энэ одоо эрэг гэдэг үг гэдэг байгаа шүү дээ. Одоо бидний л зохиосон үг шүү дээ. Ер нь бол тий сөрөг энтер гээл эрэг энтер гээл ер нь яг алийг нь эрэг гэхийн алийг нь сөрөг гэхийн гэдэг бол одоо бидний л нэршлийн одоо зүйл واخгүй юу. Гэхдээ хамгийн гол нь бид нар яг эсэргүүдийн эсрэгээр нэрлэх хэрэгтэй. Бид нар аль нэг нь эрэг гэд нэрлэх юм бол нөгөөтийн сөрөглөх хэрэгтэй. Гэхдээ бид нар анханасаа сөрөг гэд нэрлсэн байсан байж болно. Электрон анханасаа эрэг цэнэгтэй байсан байж болно шүү дээ. Тэгвэл антин сөрөг цэнэгтэй л болно гэсэн. Тэгэхээр энэ бол уг нь бол нэршлийн асуудал. Гэхдээ энэ хоёрыг ингээд солилцлоо гэхэд физикийн хувьд бол ямар ч ялгаа гарахгүй, ямар ч физикийн хувьд зөрчигдөхгүй гэж одоо ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хамгийн гол одоо зүйл нь болохоор энэ эсрэг цэнгийг эсрэгээр нь л нэрлэх нь чухал байгаа тийм шүү дээ. Тэрнээс бол одоо бид нэр эрэг гинөө, сөрөг гинөө, хасах гинөө, нэмэх гинөө хамаагүй гэсэн үг. За нэг иймэрхүү юм байна. Энэ бол хамгийн ихний одоо CPT-ийн C гэдэг юм. За тэгвэл дараагийнх нь одоо хоёр дахь хэсэг нь P гэдэг байгаа юм тийм CPT-ийн P. Энэ болохоор parity буюу одоо энэ орон зайн төлөм тэгшин гэж одоо ойлгож байна. Нэгсэнд одоо төрөөнийх бол цэнгийн тэгшин байсан бол энэ бол орон зайн тэгшин. Орон зай зай дундаа төрөөний бид нар яриадсан төлөм тэгшин энд явж байгаа. За толинд одоо харахад зүрх одоо баруун талдаа гарсан юм шиг харагддаг бидний тий. Тэгээ их сонин шүү дээ тэр чинь одоо бидний зүрх зүүн талтай байж хахад бид нар толинд харахаар баруун талтай зүрхтэй хүн өөдөөс хараа зогсож идэв шүү дээ тий. За P хувиргалт гэдэг нь болохоор энэ орон зайн координатыг эсрэгээр нь эргүүлдэг тийм хувиргалт байж байгаа. За баруун нь одоо зүүн болоо зүүн баруун л болно гэсэн үг та энгийнээр хэлэхэд бол. За хэрвээ байгалийн хуулиуд толин дотор яг одоо адилхан ийм физикийн хуулиуд үйлчлдэг байх юм бол энэ бол P тэгшим хадгалагдана гэж үзэж байгаа.
Түрүүн чинь C тэгшим хадгалагдагдсан шүү дээ. Charge гэдэг тэгшим хадгалагдана гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор солилцвол хэвээрээ байна гэсэн. За тэгвэл энэ P тэгшим бас хадгалагдана гэж байгаа нь бол үзээд байгаа. Одоо нэгсэн толин дотор бид нар орчих юм бол бидний амьдрал жинхэнэ биш, толин доторх тэр дүрснүүд жинхэнэ байсан бол яах вэ? Тэгэх юм бол тэр нөхдөд бол ямар нэгэн физикийн өөрчлөлт байхгүй. Эдгээр бол яг л физик бол хэвээр хадгалагдана буюу энийг бид тэр P тэгшим хадгалагдана гэж одоо нэрлээд байна гэсэн үг. За нэг ийм сони. За ийм тэгшим одоо хадгалагдчихвэл одоо бид нар толны аль талд нь авах нь ерөөсөө тийм сонин асуудал биш болж байна. Одоо нэгэсэндээ яг л одоо цэнгийн тэгшимчил яваад байна шүү дээ, тий. За бид алийг нь баруун, алийг нь зүүн гэж нэрлэхдээ нөгөө нэг төрөүний нэршлийн л асуудал байгаа шүү дээ, тий. Бид нар энэ гарыг баруун гэд нэрлэлсэн болохоор л одоо тэрэн дээр сонин байгаад байгаа. Энэ хоёрыг соличих юм бол бидний нэршлийн солиж байгаа юм шиг юу ч өөрчлөлтгүй гэсэн үг байхгүй юу? За нэг ийм юм болж байгаа. Одоо бидний зүрх анханасаа л баруун талдаа байсан шүү дээ. Гэл одоо бид нар яриад явж байгаа юм шүү дээ. Гэтэ биднийг хараад тэд нар чинь гэж толон дотор эдрээ айгуу сайн зүүн талдаа зүрхтэй гээд. Гэтэ нэг жоохон тэнэг утгагүй яриа шиг санагдаж байгаа байх та ер нь. Тийшээгээд юу ч өөрчлөгдөхгүй л гэдэг үндсэн санаа. Яг үнэ тий. За анханасаа одоо бидний зүрх баруун талдаа байсан бол одоо нэг гайхгүй. Харин толон доторх одоо нөхрийн зүрх нь зүүн талдаа байгааг нь илүү одоо гайхна л гэсэн үг. Одоо хэрвээ бид нар толон доторх нөхдүүд үнэн жинхэнэ байсан бол бидрийг гайхчих гэсэн. Гэтэ бид нар толинд хараад гайхаж чагаар энэ ямар сони ингээ харж чагаар толин доторх нөхөрчсөн бид нар лөө харцсан. Энэ ямар сони ингээд яг адилхан бодож байгаа ш толилчтэй тэр чинь. За тэгэхээр ийм хачирхалтай юм болж байна. Яг энийг ингэж бодож олж ийм юм аа гэдэг. Энэ шал элийн тэнэг одоо хин чирэггүй юм шиг одоо жоохон хүүхдийн илэрэл шиг санагдаж магадгүй. Гэтэ энэ бол одоо түрүүн хэлсэнчлэн энэ байгалийн физикийн хамгийн суур одоо тулгын гурван чулуун болдог юм зүйл байхгүй. За тэгэхээр энэ бол энийг нэг жоохон те ямар тэнэг юм ярьдیں гэж бодхоосаа өмнө жоохон сонсоод аваарай. За гэхдээ бас л толин тосгол төдий зүйл гэдгийг нь болоо бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо яхаар энэ жинхэнэ байт ингээ те. Гол асуулт нь болохоор яг жинхэнэ та юу альсгүй толин доторх тусгал уу гэдэг л одоо хамгийн том чухал асуудал болж байгаа. Бид аль нь жинхэнэ юм бэ? Аль нь нөгөө зүгээр хин чирэггүй тусгал одоо тусгал төдийн юм бэ гэдэг л ийм асуулт байна шүү дээ. Бид нар бол өөрсдөө жинхэнэ гэж бодоод байгаа. Яг би тэгж бодож байхдаа зэрэг нөгөө хэчсэн өөрсдөө жинхэнэ гэж бодоод байгаа шүү дээ. За нэг иймэрхүү хажим болоод байгаа шүү. За тэгээд энийг ер нь ялгаж болох уу гэдэг асуулт байгаа дээ. Аль нь жинхэнэ бэ гэдгийг ялгаж болох уу гэдэг асуулт. Толин дотор бас жинхэнэ амьдрал яваад байгаа мó. Толин дотор тэндэг амьдрал байгаа шүү дээ. Бидэрт харагдаад байна шүү дээ. Тэгвэл тэр амьдрал жинхэнэ байсан бол бидрэгт ч тэгж харж байгаа шүү дээ. Яг адилхан. Тэгвэл аль нь жинхэнэ бэ гэдгийг бид нар ялгаж чадах уу гэдэг ийм асуулт байгаа байхгүй. За тэгэхээр энийг одоо ерөнхийдөө бол толин доторх тусгал бол зөвхөн тусгал төдий шүү дээ. Энэ бол жинхэнэ биш гэж үзэж байгаа бол толин доторх нөхөрч яг адилхан тэгж бодож байгаа болохоор аль нь жинхэнэ бэ гэдгийг бид нар хаглах хэрэгтэй байхгүй. Гэхдээ хаглахын тулд бид нар одоо физикийн хуулийг яг толин дотор ажиллах уугүй юу гэдгийг л одоо тогтоох хэрэгтэй гэсэн. За ийм ачим болж байгаа шүү. За 3 дахь одоо энэ юу бол T гэдэг CPT-гийн сүүлчийн T гэдэг нь time буюу цаг хугацаа гэсэн. За цаг хугацааны хувиргалт. За видео бичлэгийг ер нь бол хураатай адилхан гэдээ ойлгочих болно. Хэрвээ та яг одоо яг те аяг хагарахыг бичиж аваад за тэгээд түүнийг ухрааж үзвэл хилтерхийнүүд нь буцаж нийлээд бүтэн аяг болох хэвээр. Тийм үү? За тэгвэл физикийн хувьд бол T хөрвөлт гэдэг нь одоо цаг хугацааны урсгалын эсрэг тийш нэг чиглүүл эсрэг тийш нь болгож чинь. Ингэсэндээ ирээдүйн биш өнгөрсөн л урсдаг болгож чинь гэдэг чинь нөгөө нэг хагарсан аягнууд чинь буцаад нийлнэ гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо угаасаа төсөөлж байна. Ингээд нэг реверс хийсэн юм шиг буцаад уусрагддээ шүү дээ. Тэр скал хагарсан аяг гэдэг бүтэн болчихин гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бид нар бол энэ чинь наа чинь ерөөсөө физик үйл биш вэ те. Энийг шууд ойлгоно мэднэ те. За энэ бол ойлгомжтой. Угаасаа энэ T тэгшим гэж байхгүй байх гэдгийг бид нар шууд мэдээд байна шүү дээ те. За тэгэхээр ерөөсөө энэ T тэгшим гэж байдгүй юм байна гэж одоо бид нар шууд хар ухаанаар бодно. Ингээл ус ингээл дээшээгээ болоод ингээл явж байгаа юм бол те. Гэхдээ бас яг тийм биш. T тэгшим бас байдаг. Ер нь бол бид нар л буруугаар анзаараад байгаа. Уг нь бол T тэгшин байдаг. За энэ физикийн хамгийн үндсэн 3 тэгшин. Цаг хугацааг ухраахад физик бол яг хэвээрээ үйлчил. За энэ дэр нэг ганц 2 жишээ. Яаж хэвээрээ үйлчилж байгаа. Би нэг бөмбөг цоглоо. Бөмбөг ингээд чирэн дээр ингээд байж зогсчихсэн бөмбөгийг хуруугаар зогсчихгоо тэр бөмбөг өнгөрөө авчин те. Энэ бичлэг хийж аваад нөгөө бөмбөг чи хурж ирээд миний хурууг мөргөө зогсож байгаа энэ үйлдэл яг адилхан байхгүй физик дээр байж болно гэсэн. За бөмбөгөн дээр бол болж тий. За өөр одоо жишээл би бөмбөг дээшээ шидчихлээ гэж бод. Дээшээ шидсэн чинь буцаад унаад ирчих. За тэгвэл энэ бичлэгийг ухраах юм бол би дахиад нэг бөмбөг дээшээ шидэж байгаа юм шиг тэгээ буцаад унаж ирж байгаа юм шиг яг адилхан. Энэ физик бол ерөөсөө зөрчигдөггүй. За сар байна.
Сар ингээд дэлхийг тойроо явж байна. За тэгвэл одоо нэгэсэндээ татхууч одоо энэ хоёрын хооронд чинь байгаад байна шүү дээ. Энэ хоёрын хооронд. Гэтэл цаг хугацааг ухраачаар татхууч нөгөө эсрэг тийшээ болоод сар цаашаа яваад өгдөг. Татагцсан хിവэрэл байдаг. Зүгээр л сар нөгөө тийшээ л явдаг гэсэн үг. За тэгэхээр энд ерөөсөө физикийн ямар ч хууль зөрчигддөггүй гэсэн. Энд юу зөрчигддөг гэхээр нэг термодинамикийн энтроп гэсэн ийм хачиргалтай юмнууд зөрчигддөг. За энэ дээр бол айгүй том асуудал болдог. Ерөөсөө энэ асуудлыг л тэн гэдэг кино ашигласан байгаад байдаг гэсэн. За тэгэхээр энэ CPT тэгшим гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ хэрвээ бид орчлын ертөнцийн бүх материйг антиматер болгоод одоо энэ C тэгшим явж штэ тий. Тэгээд тэрийг толин доторх төрсийг нь жинхэнэ болгоод одоо нэгс орон зай хувиргалт хийгээд гэсэн үг. За тэгээд тэрийг цаг одоо эцэст нь цаг хугацааг нь ухраах юм бол T тэгшимээ хийх юм бол үр дүнд нь яг манай ертөнцтэй яг ижилхэн физик хөвлөд бүгд ажилдаг. Яг ер нь бол манай ертөнц гараад ирнэ гэсэн. За тэгэхээр энэ гурван хувиргалтын эцэст бүх зүйл хിവэрэ байна гэдэг ийм теорем баг. За энийг бол бид нар CPT теорем гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ теорем одоо өнөөдрийн физикийн үндсэн тулгуур одоо энэ баг нь болж идэг. Энэ бол орчлын ертөнц хамгийн суур одоо ер нь бол одоогийн хамгийн бат бөх хууль гэж тооцогддог. Гэхдээ түүх бас тийм амархан байгаагүй. За энэ талаа одоо удахгүй бас ярилцъя. За өнөөдрийн хамтран ажиллагчаа танилцуулах цаг боллоо. За өнөөдрийн хамтран ажиллагчаар болохоор манай Игүнэ оюун компани ажиллаж байгаа. За Игүнэ оюун компани болохоор өөрсдийнх нь өрөө нь бол бас их сонирхолтой шүү дээ, тийм. Knowledge is global. Одоо culture is local гэж байгаа. За энэ knowledge is global гэдэг бол одоо бидний өнөөдөр яриад байгаа CPT гэдэг тэгш юм байна уу, татхууч байна уу, физик байна уу, юу байна хамаахгүй. Энэ мэдлэг гэдэг бол ерөөсөө л энэ олон нийтийн юм дэлхий дахь нийлэн байдаг. Харин бидэрт юу хамгийн одоо онцлог байдаг вэ гэхээр энэ culture буюу соёл гэдэг. За тэгэхээр бид нар бол ямар ч хэмэл оюун ухаанаас бол бид нар энэ дэлхийн хэмжээний одоо юу бол авчна. Одоо мэдлийг бол авчна. За жишээлбэл Игүнэ оюун компани маань Игүнэ чат гэдэг хэмэл оюун ухааны чат гаргаж ирсэн байна. Энийг бол бид нар гар утсан дээр өнгөө татж аваад суулгаад өнгөө ашиглах боломжтой ийм гайхалтай аппликейшн. Яг хэмэл оюун ухаан байгаа. Тэгвэл энэ хэмэл оюун ухааны мэдлэг бол ерөөсөө л бүх хэмэл оюун ухаантай адилхан. Бид нар юу ч асуусан бүгдийг хариулна. Мэдээ асууна уу, цаг агаар асууна уу, аль сүлийн мэдлэг асууна уу, шүлэг асууна уу, орчуулга хийлгэнэ үү, бүх зүйлийг нь яг адилхан. Гол нь бусад хэмэл оюун ухаанд юу ч чаддгүй гэхээр энэ culture буюу энэ бидний одоо энэ те ахуй соёл одоо бидний хэл гэдэг юмыг одоо ойлгодог, мэддэг те яг хуу тодорхой хэмжээнд мэднэ. Гэхдээ яг одоо бид нар чинь гадаад хүн монголоор ярьж байгаа юм бол ялгаж таньдаг те мэддэг те. Ой чи тэгэж хэлж болохгүй те. Наа чи нэг жоохон буруу дуудлагатай байна гэдэг одоо бид нар хэлээд байдаг шүү дээ те. За энэ бол ерөөсөө л бидний хэл соёл явж байна. За тэгэхээр одоо Игүнэ оюун компани хийсэн Игүнэ чат гэдэг аппликейшн бол монгол хэл дээр, монгол өгөгдөл дээр сургагдсан, монгол хэлээр ярьж чаддаг, монгол хэлээр сонсоод ойлгодог ийм юм л явах юм байна. За тэгэхээр бид нар монгол хэлээрээ дэлхийн хэмжээний мэдлэг рүү хандах хэрэг. Одоо энэ Игүнэ чат гэдэг аппликейшнээр нээгдэж байна гэсэн үг. За тэгэхээр бид нар татаж авч суулгаад хүссэн бүх юм асуу. Гэхдээ монгол хэл дээр. Гэхдээ заавал бичих шаардлага байхгүй. Зүгээр л асаагаал дарж байгаа л өөрөө шууд амаараа асуу. Тэгээд сонсож ойлгоод цаад чинь шууд өөр чинь хэлнэ. Дуу хоолоогоор хэлнэ. За дуу хоолойн таалагдахгүй сольж болно. Эрэгтэй эмэгтэй болгож болно. 50 за адгуун чадаа шин те. Одоо гоё те. Ийм цоглог болгож болно гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар бид нар бол хүснээрээ өөртөө тохирсон байдлаар тэрц маань монгол хэл соёлдоо тохирсон байдлаар хэмэл оюун ухааныг ашиглах боломжтой болж байна. Энэ гадны том мэдлэгийн их талаар гарах боломжтой болж байна. За ингээд өөрийнхөө гар утсан дээр суулгаад дээрэс нь одоо ах их чимээ өвөө аав ээжийнхаа бас гар утсан дээр суулгаад өгчих юм бол тэд нар чинь маш их тус болно. Энэ бол дэлхийн хэмжээний одоо өгдлийн сан руу тий мэдлэг рүү хандах. Гэхдээ бид нар хэлээр хандах. Энэ үүд хаалгыг одоо нээж өгж байгаа болохоор маш тийм гайхалтай зүйл болж байна гэж одоо миний хувьд л үзэж байгаа. Бус хүмүүсийн хувьд ер нь бол бас бүгдээрээ л нэг үнэтэй цайтай юмнууд байгаа гэдэг. Нэг жоохон ашиглахаар л мөнгө нэхэд гэдэг хэцүү юмнууд байгаа шүү дээ тий. За тэгвэл манай энэ Игүнэ чат бол ерөөсөө үнгүй гэж байгаа. Тэгэхээр үнгүй юмыг одоо бид нар ашиглахаас өөр яах вэ? Хэрвээ бид нар энэ Игүнэ чатыг татаж аваа сайн ашиглах юм бол энэ Игүнэ чат гэдэг аппликейшн бол дэлхийд илүү те энэ олон хүн ашиглаад байна. Олон татагдаад байна гэдэг утгаараа одоо олон нийтийн дэлхийд дахны анхаарлыг татна. Одоо энэ локал
химэл оюуханууд буюу тухайн хэл дээр сургацсан химэл оюуханууд маш цөөхөн байна. Ихэнхдээ л одоо англи хэл дээр сургаж байгаа иймэрхүү химэл оюуханууд байгаа бол одоо манайх шиг жижиг улсууд өөрсдөө гэсэн жижигхэн хөгжил дээр тулгуурлаад ин гайхалтай одоо та нар өөрсдөө ингэ суулгаад тэгээ харилцаал үзээрэй. Тэгээ хэр өөрөө чи яриа ойлгож байна. Хэр өөр чинь ойлгомжтой ярьж байна гэдэг энэ бүх юм бол үнэхээр гайхалтай байгаа шүү. Бид нар шиг жижигхэн улс бид нар шиг жижиг хөгжил дээр энэ гайхалтай химэл оюуханыг хөгжүүлж байна гэдэг бол энэ бол бүр үнэхээр итгэмээргүй гайхалтай хэрэг. Одоо бол бид нар уцтайгаа яриа авчин шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ боломжийг ашиглаарай. Android уцтай бол Play Store-оос iPhone уцтай бол одоо App Store-оос татаа суулгачаарай. Яг одоо суулгачих. Тэгээ ингээд намайг үнэ ярьж байна, худлаа ярьж байна гэдэг. Энэ CPT гэж одоо юм асаа гэдэг нэг нөхөр яриад тах юм. Энэ CPT-ний яг юу ингээд тулгаад бас хараарай. За баярлалаа Игэн ноён компанид. За одоо хоёулаа дараагийнхаа хэсэг рүү орно. Нөгөө нэг түүх тийм амархан байгаагүй гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо түүх рүү орно гэсэн. За 20-р зууны дунд үе хүртлийн физикчид байгаль их одоо туйлын төгс тэг шимтэй гэдэгт бол ер нь нэлийн бат итгэлтэй байсан. Тийм үү яа. Ер нь бол бурхан солгоо ой шитэр гэд хачаа бодож авдаг иймэрхүү нөхдүүд байсан байгаа. Бүхэн тэг шимтэй. Бурхан хүртэл одоо ертөнцийг бол тэгшимээр үтээсэн энэ төр гэд иймэрхүү итгэл юм шилтэй. Ер нь бол мухар сэсэгтэй байсан гэсэн бүхэн тэгшимтэй байдаг гэдэг мухар сэсэг. Ер нь одоодсон тийм мухар сэсэгтэй анхааруулж хэлгээд гэхдээ тэр үед бол илүү гинэн мухар сэсэгтэй байсан гэсэн. За энийг одоо өөрөөр хэлэх юм бол энэ толин доторх ертөнц манайхтай яг ижилхэн ажиллах хэрэгтэй энэ төр гэсэн бодолтой байсан. Нөгөө нэг нөө P тэгшимч яваад шүү дээ. Орон зайн parity буюу толин тэгшим маань яваад. Энэ тэгшим бол жигнээс ажиллах хэрэгтэй гэж одоо бодож ирсэн. За гэтэл 1956 онд асар том тесрэлт болсон байна. Цөмийн бөмбөг шүү энэ. Оюун санааны тесрэлт. За хятад гаралтай энэ Америкийн хоёр физикч байгаа. Зундагуули болон энэ Ченин Янг гэд хоёр эрдэмтэн ингэж хэлсэн байна. Магадгүй сул харилцан үйлчлэл буюу одоо weak interaction гэж нэрлэдэг. Энэ сул харилцан үйлчлэл дээр байгаа тэгшим одоо тэгшим хадгалдаггүй юм биш үстэй гэсэн ийм зүйлийг бол одоо дэвшүүлсэн ийм одоо санаа асуултыг одоо дэвшүүлсэн гэх юм болоо одоо маш тийм зоригтой таамаглал дэвшүүлж яах гэсэн үг л дээ. Энэ баг нөгөө нэг P тэгшим чи хадгалагддаггүй юм шүү гэдгийг ийм ярьж яах гэсэн. Нөгөө нэг тэр үеийн бүх физикчид эрдэмтч бүгдээ P тэгшин байдгаа гэж тэгжсэн чинь хоёр эсэргүү нөхөр гарч ирээ. Наа чи байдгүй юм биш үү л гэж яах гэсэн үг шүү дээ. За нэг жоохон тийм эсэргүү маягийн таамаглал. За энэ сул харилцан үйлчлэлд нь болохоор түрүүн хэлсэн цөмийн цацрагалт цацраг гэдэг хүндрийг хариуцдаг. Ер нь бол байгалийн үндсэн дөрөв хүчний нэг баг. За бусад ингээд цөмийн хүчнүүд гээд татах хүч байна. Нэг цахилгаан сорон цаа хүч гээд байгаануудын одоо үндсэн хамгийн чухал дөрөв хүчний нэг сул харилцан үйлчлэл гэж байдаг. Цөмийн цацраг гэдгийг хариуцдаг гэдээ ойлгож байна. За энүүгээр дамжуулаад одоо нөгөө нэг толин тэгшимийг хөвдөлөх гээд гаргасан таамаглалууд иймэрхүү зүйл гэсэн. Энэ зүйлээр дамжуулаад энэ сул харилцан үйлчлэл цөмийн сул харилцан атомын цацраг гэдэг зүйлээр дамжуулангуудаа бид тэр толин тэгшимийг эвдэлж одоо жинхэнэ амарсан за ингээд цаашаа ярахаар айгуу гоё болсон заяа. За хамгийн жижиг юм руу н орж гаад яг байна. Тий. За энийг батлах зорилгоор бол физикийн тэргүүн хатагтай гэгддэг юм гайхалтай нэг эрдэмтэн байгаа. Ву Цянсюн гэдэг юм байж байгаа. За Ву Цянсюн буюу хатагтай Ву гэд нэрлэгдээд байгаа юм бол та. За нэг тийм туршилт тавьсан байна. Энэ одоо туршилтаараа одоо саний имийг батлах гэдэг шүү дээ тий энэ P тэгшин байдгүй юм шүү гэдэг. За техникт нь кобальт чар гэдэг нэм цацар өвтгтэй бодисыг одоо хөргөж жагаад задралыг нь ажилласан баг. Маш хүйтэн болгож байгаа тэнгүүтээ яаж задарч яах гэдэг. Нөгөө нэг цацрагалтын ил ашиглаж яах гэсэн. Цацар гэдэг үгийг ашиглаж яах гэсэн. Кобальт чар гэхээр ийм цацар гэдэгтэй бодис байна. Тэрийг ингээ маш хүйтэнд яаж цацрагж байна. Цацрагалтаа яаж хийж ин гэдгийг нь бол ажигласан гэсэн. За нэг ийм туршилт тавьсан. За үр дүн шок гач юм болсон. За кобальтын атомууд болохоор электронууд нэг тал руугаа илүү шидэж гин гэж байгаа. За эн чинь одоо нэгэсэндээ тэг шимтэй бишээр цацраад байна гэсэн үг тийм. Нэг тал руугаа илүү шийдээд идэг. Нэг тал руугаа илүү цацраад байна гэсэн үг. За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр одоо хэрвээ та энэ туршилтыг толинд харуул. Одоо нэг тал руугаа ингээд цацаад байгаа шүү дээ. Толин доторх тусгал нь бодит байдлаас өөрөөр ажиглагдана гэсэн үг. За нөгөө тишээгээ цацаргаж харуулах байлгүй дээ тийм. Нэгэсэнд одоо бид нар чинь зөвхөн баруун гараараа л бичдэг гэжсэн чинь толин дотор бид нар чинь зүүн гараараа хичээд байгаа шүү дээ. Нэг иймэрхүү юм болоод байгаа юм шиг юм болж байгаа. Гэхдээ энэ бол ерөөсөө одоо тэр толин доторх физик ажиллахгүй гэдгийг зааж байгаа. За товчхондоо бол байгаль их баруун зүүнээ ялгадаг бүр тодруулах юм бол энэ байгаль их солгой гартай болж таарсан.
Одоо нөгөө нэг байгаль дэлхий чинь залгаа гаргуу бүх юмыг тэгшмээр хийсэн байсан гэдэг нөгөө мухарсгий чинь эвдлээд ингээ гараад ирж гэсэн. За бүр тодорхойлол бол манай ертөнц болон толин доторх ертөнцийн аль нь жинхэнэ вэ гэдгийг мэдэх боломжтой болж байна гэсэн. За нэг түрүүний асуултыг чинь хариулт нь явж штэ. Ямар тэнийг асуултсуудын гэжсэн чинь энэ манай нөгөө нэг алдарт вүү гарч ирээд гүү маа над чинь үгүй юм байна. Бид нар мэдэж болох юм байна. Аль нь жинхэнэ бэ, аль нь тусгал вэ гэдэг юм ялгаж чадах нэ гэдгийг одоо ингээ гаргаад ирж гэсэн. За ингэсэндээ P буюу толин тэгшим алдагдж байна, эвдэрж байна гэдгийг олж нээсэн гэсэн. За ийм коплт гэдэг одоо тэр бодис зөвхөн баруун тишээ цацрагж байж тэр коплт болж толин эсрэг учраас энэ хурамч байна гэж байгаа юм байна. Яг үнэн тийм. За тэгэхээр тэр толин дотор бол ингээд тэгшим алдагдчихж байгаа. Толин ургалтын ертөнцийн ерөөсөө оршин байдгүй. Энэ бол тусгал төдий юм гэдгийг бид нар мэдчихэв. Дээрэс нь аль нь жинхэнэ аль нь тусгал вэ гэдгийг бид нар шууд ялгаж чадна гэсэн үг. Тэгэхээр одоо толин орж байгаа чи худлаа гэдэг. За Ли Янг хоёр одоо өөнийхөө төлөө Нобелийн шагнал хүртсэн байдаг. Харамсалтай нь одоо хатагтай вүү мартагдсан. За энэ их мохоо тийм шудраг ус явдал болж байгаа юм л да. Одоо туршилтын жинхэнэ хийсэндээ жинхэнэ баталсан хатагтай вүү ингээ мартагдсан баг. За жоохон өмнөөс нь гомдмоор л хэрэг болж байгаа. За гэхдээ гол нь нөгөө нэг P тэгшим маань буюу одоо толин тэгшим зөрчигдөг нь батлагдаад энэ физикчдийн одоо нэлийн сандрахсан баг. Тэ физикчд бол маш их сандарч эхэлсэн. Юу болж байна гэдэг одоо товчхондоо бол физикийн суур багнуудын нэг нь нураад унчиж байна гэсэн. Тэгэхээр ч одоо физик ертөнц тэр чигтээ одоо анхаж эхлэх нь одоо тодорхой шүү дээ. За тэгээд нэг зүйлд найдлага тавьсан байна. Тэр бол одоо тол болон цэнгийн тэгшимүүд бол хамтд нь солих хэвээр тэгжээж одоо энэ тэгшим хадгалагдтiin болов гэдэг ийм горьдлого тээж эхэлж байна. За энэ нэгэсэнд бол CP гэдэг тэгшимийг одоо ингэж нэрлэдэг л дээ. C болон P тэгшимийг нэгэн зэрэг хийжээж тэгшим хадгалагдана гэдэг ийм таамаг гарч ирж байна гэсэн үг. За тэгээд эрдэмтэд энэ дээр маш их судлаа л те. Нөгөө нэг тэгшимээ хадгалж авч үзэх гэдэг нь шүү дээ. Тэгшим нь байхгүй болчих юм бол физикч нь байхгүй болох гэдэг нь шүү дээ. Тэгсэн чинь нэг тэгшим нь байхгүй болчихор за тэгвэл биш дээ те. Тэгвэл энэ CP2 зэрэг хийгдчихэж энэ тэгшим нь хадгалагддаг байх гэдэг те. Нөгөө нэг мухар сүсгээл хамгаалж үлдэх гэдэг байгаа гэсэн үг. За тэгсэн чинь харамсалтай 1964 онд Джеймс Кронин, Вал Фич гэдэг хоёр хүн саний гордлыг бол тэр чигт нь одоо мухардуулаад одоо урмыг нь хугалж байгаа юм тэр. Тэ? Одоо Каун гэдэг энэ бөөм байгаа юм л да. Каун гэдэг нэг бөөм, игэл бөөм байж байгаа. За энийг судалж агаад CPT шимжсэн зөрчигдгийг олж нээсэн. За одоо ястай очих газаргүй болж штэ нэр боломж хагдаад эхэлж байгаа физик маань. За физик бол баг сөнхөн тодорхой боллоо энэ ч тоорог те физик гэж байдгүй болж таарах гэдэг. Тэг шимэл байхгүй бол физик одоо байхгүй. Өнөөдрийн физик бол тэр чигтээ тэг шимдэр болсон ийм зүйл үүдэг. За энэ юу гэсэн үг гэхээр одоо байгаль их матери болон эсрэг материд яг ижил тэгш ханддаг вэ гэсэн үг. Нэгсэнд одоо антиматериудад матери шиг ханддаг. Шал өөр хууль тэнд үйлчлээд байна гэсэн. За энэ бол маш тийм чухал бас тийм ноцтой ийм зүйл явж байгаа. За яагаад гэдээ утгагүй тодорхой болох байхаа. За энэний дараа болохоор хэдүүлээ нэг жоохон кино ярий. За бүгдээр энэ CP гэдэг энэ хоёр дан дангаараа бол байдгүй байна. Бүр нийлээч байдгүй байна гэдэг юм те. Энэ тэгшимэл ер нь бол байдгүй байна гэдэг иймэрхүү зүйлтэй одоо эвлэрчж байна. Одоо нэгэсэнд одоо бид нар бол энийг ойлгоод эхэлж байна те. За энэ бол одоо нэг юм бас нэг хэрэг болно. Одоо бидэрт сүүлийн эцсийн найдлага үлдсэн. Тэр нь бол одоо бидний цаг хугацааны тэгшим. Сүүлчийн тэгшим. Одоо бид нар бол нэрнээс л ойлгочих штэ. CPT гэдэг тэгшим байна. C нь байдгүй байна, P нь байдгүй байна, CP нь байдгүй байна. Тэгвэл одоо T-г оруулж ирнэ. За энэ одоо нэг алдарт CPT теорем бүрэн болж ийн гэсэн үг л дээ. Одоо нэг баат руу цуглаж байгаад нэг баг болж ийн гэсэн. Юлиан Швингер, Герхард Людерс, Вольфганг Паули гэдэг тэргүүтэй эрдэмтэд одоо математикийн аргаар энэ зүйлийг бол баталсан байдаг. Энэ CPT гэдэг тэгшин бол заавал оршин байна гэдгийг математикаар нь баталсан. Бүр физик биш, бүр математикаар нь баталчихж байгаа. За энэ үл нэр гайхалтай сонирхолтой хэрэг. За энэ дээр ингэж байгаа юм л да. Хэрвээ C буюу одоо нэг түрүүний цэнгийн тэгшимтэй C тэгээ P толин тэгшим хоёр зөрчигдөж байгаа бол энэ тэнцвэрийг хадгалахын тулд T гэдэг буюу цаг хугацааны тэгшим бас зөрчигдөх ёстой гэдэг ийм зүйл гаргаж ирж байгаа. Таамаглаж ижтэй нэг математикийн баталгаа нугасаа ийм зөрчигдөх ёстой гэдэг баталсан. За яагаад энэ хоёр зөрчигдөхөөр энэ T заавал зөрчигдөх ёстой? Энэ тэгээд тэгшимтэй ямар хамаатай? Чи тэгшим байхгүй гэх гээд байгаа юм биш үү гэж одоо ойлгож байгаа юм. За ер нь бол эцсийн найдлага
найдлагын баг үгүй хийчихэж байгаа юм шиг санагдаж штэ. Тий чин ч гэсэн байхгүй гэдгийг баталцсан. Ийм хачин зүйл. Гэхдээ энэ одоо цаашаа үргэлжлүүлэн гэж байгаа. Хэрвээ тийм байж иж одоо нэгэсэнтэй CP2 зөрчигдөж хахад тийм зөрчигддөг байж иж энэ гурван тэгшимүүд гуруулаа нийлээд CPT гэх төгс тэгшимийг бүтээнэ гэдэг ийм баталгаа байсан. Гуруулаа зөрчигдчих юм бол харин ч ашигтайгаар одоо яг үнэ. Тий зөрчигддөг байх хэрэгтэй гэж байгаа. За CP2 зөрчигддэг л байх юм бол тий зөрчигддэг байх хэрэгтэй. Хэрвээ тий зөрчигддэг байх юм бол CPT гэдэг гурван тэгшим гуруулаа нийлээд яг жинхэнэ төгс тэгшим болно гэдгийг математикаар баталсан. За тэгэхээр тий зөрчигддэг байх хэрэгтэй болох гэдэг шүү дээ дангаараа бол. За хэрвээ тий л одоо дангаараа зөрчигдчих юм бол одоо CPT маань аврагч байна. Нэгсэндээ бид нар одоо эцсийн найдлага улсын тэгшимээ аваад үлдэж байна гэсэн. Физикийг авраад үлдэж байна л гэсэн үг. За ийм юм болж байгаа. За өөрөөр хэлбэл энэ CPT бол орчлон ертөнцийн салшгүй гурван баг нь одоо тулын гурван чулуу гэж ойлгож байна. Хэрвээ CPT тэгшим зөрчигдүүл Эйнштейн ярьсангуу онол норж унана. Физикийн бүх хууль одоо хог дээр үсэрнэ гэж одоо ойлгож байна. Одоогор CPT бол зөрчигдсэн тийм тохиол огт илрээгүй байгаа. Одоо бити эвдэрчээсэй л гэдээ одоо найтхаас өөр арга цам үлдээгвэ гэдээ ойлгож байна. Гэтэ бол аз болж одоо өдийг хүртэл зөрчигдөг байна. Тийм зөрчигдөх нь батлагдаад тэгээд одоо энэ гурав тэгшимтэй гэдэг нь батлагдсан юм байна. Тийм. Нэгэсэнд болохоор нэг тийм зөрчигдөх хэвээр. Хэрвээ тий зөрчигдчих байх юм бол энэ гурав гуруулаа зөрчигж чинь гуруулаа зөрчигж чадж байгаа юм бол энэ гурав нийлэхээр тэгшимийг бүтээн гэж байгаа юм. Хэрвээ тийм хадгалагддаг байсан бол энэ гурав чинь нийлээд ийм тэгшин болж чадахгүй болчих гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бол одоо тийг бол ямар нэгэн байдлаар баталж чадаагүй. Яг хадгалагдахгүй альсвал хадгалагдахгүй юу гэдгийг батлаагүй. Харин тийм тий дээр би санаа зовсон. Нөгөө хоёр нь бол жоохон барьцтай шүү дээ. Бас нэгтэй ингээ шалгачих гэдэг юм шиг. Шалгаад бүр ингээ баталсан шүү дээ. Болох гай байхгүй гэдэг нь тий. Тий л одоо тэгээ батлагчих юм бол одоо бидний аврал гэсэн үг байхгүй юу. CPT гэдэг тэгшин байх нь гэдэг. Одоо математик бодлогоноос гаргаад ирэх гэдэг шүү дээ. За математик бодлогыг бол бид нар бол баг физикийн баталгаа шаардлагагүй хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гэтэ гол нь тигээ гол нь яг тэгшимэнд байна уугүй юу. Хураахаар физик үйл ажиллах нь уугүй юу. Тэгэл одоо юу байх хэсэг. За энэ бол цаашаа Tenet гэдэг кинотой холбогдно. Удахгүй энэ талаар ярьцгаая. Тий. Одоо тайм гэдэг чи одоо нэг бөөм ч юм уу юу ч байхгүй байгаа болохоор би бүр ингээд яг таймын тухай бодохоор бүр толгой сонир болоод байгаа шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч Unitel компани маань шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгээд Unitel-ийнхэн маш гоё нэгэн үйлчилгээг одоо нэвтрүүлсэн. Энэ бол автомат цэнэглэлт үйлчилгээ юм байна. Тэгэхээр бид нар чинь бас нэг төлбөр төлөх гэж юм уу те таксинд нэг юм явж байтал гин төлбөр төлөх гэсэн чинь датанд дуусчихад төлбөрөө төлж чадахгүй барьцаалагдаад энэ төр те төмөс арилгах хэрэг болдог те ресторан төр тул. Тий. За тэгвэл энэ байдлыг одоо бүрэн арилгасан буюу автомат цэнгэлт үйлчилгээ нь сар бүр хэн нэгний дугаарыг гараар цэнэглэх, нэгж дата шилжүүлэх үйлдэлийг автоматжуулж хэрэглэгчдийн харилцаа холбоо тасалдахгүй байх хэрэгцээг одоо хангаж байгаа юм үйлчилгээ юм байна. Тэгэд энэ үйлчилгээ одоо даа ялангуяа нэг хүүхдүүдийнхаа те хүүхдүүдийнхаа эсвэл эмээ өвөөгийнхоо ч юм уу одоо хүүхдүүдийнхаа дугаарыг цэнэглэхээ мартсан тохиолдолд хүүхэд эцэг эхтэйгээ холбогдож чадахгүй байх. Маш аюултай зүйл шүү дээ тийм шүү дээ хүүхд байтугай бид нар хүртэл хүнд байдалд ордог тийм. За хэрэгтэй мэдээлэл цаг тухайд нь одоо авч чадахгүй байх ч юм уу тийм. Иймэрхүү эрсдэлд орж болно. Өнөөдөр одоо нөгөө дата суурьтай амьдралд бид нар одоо амьдарч байна тийм. За энэ үйлчилгээнд хоёр байдлаар одоо дугаар цэнэглэх боломжтой. Үйлчилгээний хоног дуусах үед автоматар цэнэглэж болно. За эсвэл сар бүрийн тогтмол нэг өдөр цэнэглэхээр ингээд тохируулж болно. Тэгэхээр таны ямар ч оролцоогүйгээр ингээд одоо сунгагдаад явах нь шүү дээ тий. Тэгээд надад бол одоо үйлчлэгээний хоног дуусах үед автоматар цэнэглэлжүүл одоо их амар санагдаж байна. Тэгээд автомат цэнэглэлт дугаар бүртгэхдээ Unitel аппликейшнаараа үйлчлэгээ зэс рүү н ороод за эсвэл одоо 1444 гэсэн тусгай дугаард мессеж илгээн одоо ингэж бүртгэх боломжтой. Уг үйлчлэгийг идэвхжүүлэх нь нэмэлт төлбөр байхгүй. За зөвхөн цэнэглэсэн дүн нь төлбөр дээр нь ингээд нэмэгдэж явна гэсэн үг ойлгомжтой. За хэрэглэгч сард бусдын дугаарыг цэнэглэх боломж дээд дүн нь 50,000 төгрөг юм байна. За автомат цэнгэлтийн үйлчилгээг зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч идэвхжүүлэх боломжтой гэдгийг та бүхэн маань анхаарах хэрэгтэй. За тэгээ бид нарт одоо бас ингэж автоматар цэнгэлж өгөх хүмүүс бас бидний 90 тойронд тий бас олон байхаа. Тэгээд Unitel аппликейшн руу ороод та бүхэн үйлчилгээ зэс рүү ороод автомат цэнгэлт гэсэн хэсэг рүү ороод ер нь бол бас одоо заавал хүүхдтэй гэдэлтгүү тий өөрийнхөө уцаа ч гэсэн бас ингээд нэг мартаж санаад эсвэл нэг илүү юмд санаа бодлооч хэлээгээд хизээ дуусгуулъя гэдэг аахгүй тий. За энэ утгаараа их амар санагдлаа. Тэгээд Unitel-ийнхаа бүтээлч хамт олонд их баярлалаа. Үнэхээр гайхалтай. Энд ч бас хүний цаг хугацааг хэмнээд
стресс штэ энэ чи ер нь бол айгүй том стрессийг л аваа ичиж гэсэн үг тий. За энэ телехэнтэй баярлаа. За одоо нэг хэдүүлээ жаахан амьсгаа авч хагаад за энэ нэг pop соёл энэ онолд яаж орсон тий. Энэ онолыг pop соёл тэр манай нэг кинонд яаж ашигласан тухай. Тэр дундаа энэ кино урлагт хэрхэн тусгалаа болсон тухай ярилцгаая. Жаахан амарцгаая. Толгой шатлаа. Бүрэн ойлгох гэдэг айгүйх чармайлаа. Тэгээд дайжгүй. За энэ Кристофер Ноланы Tenet гэдэг киног үзчихсэн үү? Үзсэн. Үнэхээр гайхалтай кино байдаг бас үзээгүй бол заавал үзээрэй гэж одоо зөвлөе. Үнэлтэй гэж харин мэдээг юм байна. Тийм, шинжлэх ухааны. Ер нь бол Ноланы кинонуудын цааталт дандаа л нэг шинжлэх ухааны юм явж идэг. Тэгээ аль шинжлэх ухаан байх нь авахгүй гэхдээ ерөнхийдөө бол физик юм байна уу, психологи юм байна уу нэг тийм шинжлэх ухааны юмнууд явж л байдаг. Яг гүн гүнзгий ухах юм бол. Нөгөө талаас болохоор яг мэрэгжлийн үнэ харч тэрийг хийцэн байж тэгээд мэдээд идэг байхгүй тий. За тий. Ямар ч байсан үзэхдээ хэрвээ үзээгүй байх юм бол үзээрэй зөвлөе. Гэхдээ үзэхдээ аспирин бэлдэх хэрэгтэй. Яг л одоо энэ толгой өвдөн шүү гэдэг. За ийм айхтар тийм кино байж байгаа. За энэ кинон дээр нэг цаг хугацаагаар аялах тухай гардаг. Гэхдээ ер нь бол бусад төрлийн кинонуудтай бол шинэ одоо Back to the Future ч юм уу тиймэрхүү төрлийн кинонуудаас шал өөр. Ер нь бол бусад цаг хугацаагаар аялдаг кинонуудаас шал өөр л гэдээ ойлгож байгаа. Тис өөр шин цаг хугацааны аялын одоо юм концепт гараад ирж байна гэдэг. За энэ кинонд inversion буюу урвуулт гэдэг технологи ашиглаад байдаг. Одоо үтсэн хүмүүс авах юм бол тий. За гэхдээ үзээгүй байсан ч зүгээрээ энэ спойл байхгүй шүү. За энэ кинон дээрх баатрууд нь одоо энэ тусгай машин руу ороод гарахт нь тэдний цаг хугацаанд ухраад эхэлдэг. Нэг ийм зүйл болоод байгаа. За сум бууны амруу энэ төр буцаж орж маргал тий. Машин ухраад энэ төр явж байгаа юм шиг харагдаж марагдаад. Трейлер дээрээдсэн гарч байгаа болохоор спойл шүү. За энэ физикийн үүднээс нь харах юм бол Tenet кино CPT гэдэг нэг тэгшимийн одоо өнөөдрийн бидний сэдвийн санаан дээр бол тоглолт хийсэн тим кино гэж ойлгож байна. Нобелийн шагналт одоо физикч Ричард Фейнман гэдэг хүн байдаг. За энэ хүн нэг тийм сонирхолтой санаа дэвшүүлж байсан. За тэр нь болохоор эсрэг матери гэдэг бол цаг хугацааны урсгалын эсрэг явж байгаа жирийн матери юм аа гэдэг ийм санаа. За Фейнман мундаг алдартай физикч хүн юм чинь бас нэг айхтар холоор буудаад байхгүй байх. Ер нь өдийг хүртэл бол энэ санаа бол бас явж л байгаа. Тэ энэ онол бол бас ингээ хүчин төгөлдөр байдаг ийм онол. Нэгэсэндээ эсрэг матери буюу антиматери гэдэг байгаа шүү дээ. Антиматери гэдэг бол энгийн матери цаг хугацаагаар буцаж явж байгаа ийм матери гэсэн. Тэгвэл түрүүн бид хэлсэн чинь электрон байна. Электрон бол сөрөг цэнхтэй. Хэрвээ электроны анти байх юм бол энэ эрг цэнхтэй ийм зүйл байна. Энэ анти электрон гэдэг зүйл. Энэ анти электрон бид нар позитрон гэж нэрлэсэн шүү дээ. Тэгвэл энэ позитрон гэж зүгээр электрон л баггүй. Гэхдээ цаг хугацаагаар ийм ирээдүйлөө биш өнгөрсөн лөө буцаж явж байгаа ийм электронг ойлгож байна. Тэгэхээр цэнийг нь өөрчлөж байгаа гэж хэлж байгаа. Энэ Фейнманы санаа. Бүр үнэхээр галзуу санаа. Бид нартэй таахгүй юм байна тий. Бидэртээ таарна. Бидний хажуугаар ингээл яваал өнгөрнө гэсэн. Tenet гэдэг кинон дээр энийг айгүй уран яруу гаргасан байхгүй. Бид нар бөөм одоо ухарч ийн урагшаа явж ийн гэдгийг бид нар мэдэх аргагүй байхгүй. Тэр чинь яг ямар дээр нь цаг угаа биш те. Альсгул ингээ ярьж марж байгаа биш. Хэрвээ хүн байсан бол заа хүнийг анти болгочих юм бол шууд мэдэгдэн гэсэн үг байхгүй. Шууд тэр хүн чинь ухарч яваал те. Тэгэл гэл яриад те. Ийм ачаа юм болоод байна гэсэн. Тэнгүүд бид нар энэ ямар сони хүн бэ? Анти хүн байна гэдгийг мэдчихин гэсэн үг байхгүй. Фейнманы гарал. Тэгэхээр Tenet яг энийг ашигласан гэсэн. Физикчид яагаад гайхдаггүй хүүхд нар нэг игэл бөөмийнхөө төвшөнд энэ анти бөөмүүд ч байгаад идэг. За тэгээд ийм том бидний төвшөнд бол ийм анти гэдэг зүйл байхгүй болохоор бид нар бол бодит амьдрал дээр бол тийм зүйлийг мэдэхгүй, нэг гайхгүй, эрдэмтэд нь бол гайхгүй байгаа шүү дээ. Энд чинь урагшааж хойшоож явж ирсэн их ялгаатай зүйл биш болохоор энэ Кристофер Нолан энийг олж хараад энэ хэрвээ жинкнээсээ хүн анти болдог байсан бол анти хүн байсан бол чи бүр гачин юм болох юм байна гэд энэ киногоо хийчихэж байгаа байхгүй. Тэр үнэхээр гахалтай. Одоо нэгэсэндээ физикчд нөртлөө өөртөө тэгээ гахаар хөө нэрээ тийчтэй гэд ямар зөвүүн юм бэ гэд. За тэгэхээр Tenet гэдэг киноны баатрууд тэр одоо иргэдэг хаалгаар Turnstile гэдэг тийм. Тэрүүгээр гарахтаа нэгэнтээ CPT гэдэг дууралтанд орж ийна гэж ойлгож байна. Хэрвээ цаг хугацааг буцаавал одоо T-г эргүүлвэл T тэгшмээр эргүүлчих юм бол физикийн тэнцвэрийг хадгалахын тулд одоо таныг толин ургуулт хийгээд дээр нь анти болох шаардлагатай. Ийм зүйл гэсэн. Нэгэсэндээ нөгөө нэг анти нөхөр өштэй позитрон чинь нэгэсэндээ электроны анти гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр толин ургалт хийгдсэн байх хэрэгтэй гэсэн үг бас. Тэгэхээр бас л нэг бөөрн химиг одоо бид нар талин ургалт хийгдсэн үг мэдэхгүй шүү дээ. Гэтэл нөгөө нэг анти хүн байх юм бол ухарч явж байгаа анти хүн чинь баруун талтай зөрөгтэй байх хэрэгтэй.
Тэгээ баруун гар нь болохоор те зүүн гар нь гэсэн үг шүү дээ. Зүүн гараараа бичдэг. Гэтэ солгоо хүмүүс хамаагүй шүү. Солгоо хүн байсан бол баруун зүүнээр өчтдөг ч юм уу те. Эргээ баруунаараа өчнө л гэсэн үг шүү дээ. Нэг ер нь бол ингэж ойлгочих хэрэгтэй гэсэн. Нэгэсэндээ нэг бид нар цаг хугацаагаар уурахын тулд хоёр зүйлийг заавал хийх хэрэгтэй. Энэ бол нэгт бид нар анти болох хэрэгтэй. Хоёрт бид нар толин хуургалтанд орох хэрэгтэй гэдээ ойлгож байна гэсэн. За энэ бол CPT алдарт теорем маань шүү дээ. CPT теорем гэдэг. За нэг иймэрхүү зүйлийг бол энэ кинон дээр ашигладаг. За яагаад тэгэхээр одоо агаарын тэр хүмүүс ч одоо бас киног нүцсэн бол нэг юм анти хүн гарч ирэхдээ маск зүгээд байгаа. Ямар ч үгтэй гэхээр энгийн агаар гэж байгаа те энгийн агаар чи энгийн материудаас бүрдсэн байхгүй. Одоо тийм энгийн материас бүрдсэн зүйлийг анти хүн амьсгалах юм бол нөгөө нэг анти матери хоёр ч уралд ороод нөгөө нэг аннигаляц гэдэг тесрэлт дэлбэрэлт болдог амар юм болдог байхгүй. Тэр бид нар юун цөмийн бөмбөгийн дэлбэрэлт хачин юм бол цөмийн бөмбөгийн дэлбэрэлт бол дүнгиж нэг юм хитгэн хувь одоо тэр баг 1% хүрэхгүй жижигхэн хэсгийг одоо энерги болгож ин гэсэн материйнхаа. Тэгвэл аннигаляцийн үр дүнд тэр материуд 100% энерги болж хувирдаг. 100% энерги болно гэдэг бол чи бүр цөмийн бөмбөг байхгүй одоо бидний ус төрөгчийн хүн төрөлхийн төсөөлж чадах энэ тесрэлт дэлбэрэлт энергиэс хэдэн 100,000 дахин илүү ийм тесрэлт дэлбэрэлт болно гэсэн. Тэгэхээр одоо бид нар анти болсон ухарцсан явж байгаад агаараар амьсгалчин гол шууд дэлбэрнэ тий дэлхийн суурнаа л гэсэн үг. Тэгэхээр одоо тийм маск энэ төр зүгээд байгаа юм шүү. За эзэж одоо кино л кино шүү дээ. Одоо шинжлэх ухааныг 100% одоо дагаалбгүй. Гэтэ энэ CPT тэгшин бол одоо бэлгүүний нэг гаран дээр үүдэг шивээс үүдэг та феномений диаграм гэдэг юм байна. Тэ нэвтрүүлгүүд нэмсэж байгаа бол гаран дээр нэг юм феномений диаграм гэдэг юм шивээс байгаа. Энэ дээр нь ч үүдэг л мэдхгүй. Марччихсан. За тэр диаграмыг одоо санааг нь одоо тэр диаграмыг баг ашигласан гэдэг зохиол дээр ашигласан гэдэг хэлж байна. Энэ уран сайхны аргаар энэ кинон дээр харуулсан байдаг. За нэгэсэндээ тэр хүн энгийн цаг хугацаагаар явж байгаа л буцаж явах хэрэгтэй гэл. Яг тэр тэгхтэй л яг бэлгүүний гаран дээрх тэр шивээс шиг буцаж явж байгаа юм болох байхгүй. Тэгээ тэнгүүдээ өөрөөсөө гэрэл цэцруулна. Энийг юу гэж харж болох вэ гэхээр эндээс ухарсан анти нэг бий заяа. Би одоо ухарсан байлаа гэж бодоход ухарсан нэг бий, энгийн нэг бий хоёр ингэж явж байгаад хооронд усталч чинь гэсэн байхгүй болчихно. Тэгээд гэрэл болчихно гэсэн. Тэгэхээр хоёр юм нийлээд энэ гэрэл болж байгаа юм диаграмыг феномен гэж туршилдаг. За ухарсан нэг нөхөр авах юм бол буцаж явахдаа заавал бас саний ургалтыг хийн гэдэг ч юм уу. Ингээд ер нь бол энэ зохиол ингээд феномений диаграмыг ашиглаад бас биччих боломжтой байдаг. Нэг бүрчин шиг юм байдаг ус. Оо яг тийм. Уг нь бол утга учиртай тийм. Нэг тиймэрхүү юм байна. За тэгэхээр энэ онолыг зохиосон хүмүүс нь бол энэ онолоо бас ийм ундаг фантастик зүйлүүдийг бас мэдсэн үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Бараг энийг хараад нэрээ тийш ямар зөв юм бэ гэдээ бас тэгсэн байх гэж бодож. Ер нь бол Ноланы физикийн кинонууд дээр ашиглаж байгаа энэ зүйлүүд нь бол нэлээд тийм хүндхэн онолуудыг маш тийм фантастик байдлаар ингэж гаргадаг. Тэрэн дээр бол маш тийм чадамгай мундаг ийм найруулагч хийж байгаа. За жишээлбэл Эйнштейн хайрцангуй ерөнхий онолыг одоо яг мэдэрч одоо ойлгох биш үү яг мэдрэх юм бол энэ Интерстеллар гэдэг киног үзчихэд хангалттай гэсэн үг тийм. Тэр цаг хугацаа удаашрдаг, хурцдаг, инээ тэрэ гэдэг юмнуудыг харна нүх, өтний нүх гэдэг юмнуудыг бид тэр онлын төвшөнд биш яг мэдрэмжийн төвшөнд тийм фантастик байдлаар ингэж ойлгох тийм. Тэр бүр тийм Эйнштейний тэр онлыг бид тэр үзээд ойлж штэ тийм тийм ямар гонигтай юм бэ гэдэг нэг тиймэрхүү юм болж байгаа. За одоо хамгийн чухал одоо хамгийн гүн ухаанлаг тийм асуулт руу орцгоё. CPT тэгш юм. Одоо тэр тундаа CP гэдэг тэгш юм зөрчил бидний амьдралд ямар хэрэгтэй юм бэ гэдэг юм асуулт. За их тесрэлт гэдэг байгаа Big Bang тийм. Big Bang. Big Bang болох үед энэ матери болон одоо антиматери яг тэнцвэр хэмжээтэй үүсэх хэрэгтэй байсан. Уг нь бол. Ер нь бол яг энэ математикаар бол ойлгомжтой л да. Одоо оргуу хоосоос бид тэр матери гаргаж ирэх нь заавал антиматерийг нь үүсгэх хэрэгтэй гэсэн. Нэгээс тэр чинь юу ч байхгүйгаас бид тэр матери гаргаж ирэхэд бол тэнд заавал нэг антиматери үүсгэх хэрэгтэй. Тэгээс л одоо математикээр бол нэг тэг гэдэг тоо байлаа гэхэд тэг гэдэг тоос бид нар 10 гэдэг тоо гаргаж ирэхэд тулд тэгштэглийг хангахын тулд хасаг 10 гэдэг тоог заавал гаргаж, сөрөг 10 гэдэг тоог заавал гаргаж ирэх хэрэгтэй. За нэг сөрөг 10 12 чинь нийлээ тэг болох хэрэгтэй гэсэн. Тэгштгэл чинь биелж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэнцвүүгийн тэмдгийн хоёр талд яг ажиллаж явах хэрэгтэй. Тэнцэтгэл биелж явахын тулд бид нар заавал асгаар гаргаж ирэх хэрэгтэй. За тэгэхээр ертөнц анхандаа хоосон байжгаад гинт тэндээс бага матери гараад ирсэн бол тэнд яг тэр хэмжээний антиматери гарч ирэх хэрэгтэй. Энэ бол нөгөө нэг физикийн маань тэгш юм шүү дээ тий. За тэгсэн чинь их сонин одоо ийм зүйлийн дээр болж байгаа.
Тэгвэл матер, антиматер хоёр одоо яг тэнцүү байсан бол хоорондоо мөргөлдөөд нөгөө нэг аннигиляц гэдэг юм чинь болоод тесрэлт дэлбэр чинь болоод одоо үр дүнд нь бол гэрлээс өөр юу ч байхгүй тийм одоо ямар ч матер байхгүй юм ертөнц үлдэхстэй байсан уг нь бол. За тэгсэн чинь од эргэс галактик гэдэг одоо дэлхий би та гэж бид нар бүгдээрээ байж байгааг одоо бид нар мэдчихээн те. Гэрлээс өөр юмнууд байгаад байна. Материуд байгаад байна. Материуд үлдсэн байгаад байна. Яг нь нэршлийн асуудал та. Бид нар өөрсдөө антиматерийг нэрлэж юм бол нөгөө нэг антинуудыг чинь матери гэж нэрлэж чинь гэсэн үг шүү дээ. Зүгээр эсрэг нөхдүүд нөгөө нэг эсрэг материуд чинь байж ах хэвээр гэсэн иймэрхүү санаа, ийм асуулт гарч ирж байгаа. Тэд нар хаана байгаа гэдэг ийм асуулт. Бид нар яаж үлдсэн гэдэг иймэрхүү асуулт юм уу те. За гэтэл бид энд одоо минь бэлтгээд байж идэг энэ бүхний баримт нь сууж тий баримт нь тий одоо нэг нь яриад нэг нь сонсоод ингээд сууж яадаг. За байгаль дэлхий гариг ертөнц нар сар оддыг бол бид нар харж байгаа телескопоор ер нь харуулна галактикуудс ер нь харагддаг. Асын том галактикууд манай ертөнцийн дээр маш их тийм материуд байна гэдэг нь харагддаг. Маш их ч одоо яг нь ер нь ихэнх нь хоосон зай л да. Гэтэл бид нар телескопоор ингээд харахад маш их тийм галактикууд материуд ингээд таруу ертөнцид бас байна гэдгийг хараад эдгээр яаж үлдчихвэ? Тэгээ бүгдээрээ материучтэй тий. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо эхлэлүүд ямар нэгэн тийм тэнцвэргүй байдал үүсээд анхны тэгшим алдагдаад эсрэг одоо антиматериас матери өчүүгүүдийн маш жаахан хэмжээгээр ингээд илүү гарцсан гэж ойлгож байна. Нэгсэндээ ямар нэгэн байдлаар тэнд одоо энэ тэгшим алдагдсан байх хэвээр. Тэгжээж энэ материуд үлдэнэ. Үгүй бол бүгдээр усталцаа дуусах хэрэгтэй байхгүй юм чинь. Яг л оргуу усаас гарч ирсэн чи оргуу усан л угаад халга болох хэрэгтэй гэсэн. Тэгвэл энэ материуд үлдсэн хамгийн гол шалтгаан бол энэ тэгш химийн эвдрэл авах хэрэгтэй. За тэр бүүм эсрэг материйн бүүм тутамд одоо тэр бүүм нэг материйн бүүм байсан гэж одоо төсөөлөл болно гэсэн тийм. Нэг тэр бүүм матери байсан, антиматери байсан бол тэр бүүм нэг ширхэг матери үжиж бүр усталцаа дуусангууд нь нэг ширхэг матери нь одоо үлдэх гээд шүү дээ тийм. Нэгсэндээ тэгш биш ийм гарч ирээд. Хүн бол мутацийн үр дүнд өссөн шүү дээ тий. Одоо байж болохгүй юм одоо өсөө тий. Тэр шиг юм байна бас. За нэг тиймэрхүү тий. Нэг тэгш юм алдагдаад одоо нэг өсөндөө тий статистикууд гажиг аномал гарч ирж штэ тий. Фик ап гэдэг. Тий яг үнэ тий. Тэгээ нөгөө нэг тэр ганцхан тэрбумудаас үлдсэн ганцхан ширхэгүүд чинь нийлж байгаа л одоо бидний ертөнцийг бүтээсэн гэж одоо ойлгож болох гэдэг юм л да. За энэ тэнцвэргүй байдлыг тайлбарлахын тулд одоо зөвлөлтийн алдарт физикч Нобелийн энх тайвны шагналтай Андре Сахаров гэдэг 1967 онд 3 нөхцөлийг томьёолсон байна. За түүний нэг гол нөхцөл нь бол CP тэгш хим зөрчигдөх ёстой гэдэг ийм нөхцөл. За тэгэхээр нөгөө нэг анхны юм маань явж штэ тий. CP гэдэг тэгш хим байхгүй. Энэ бол зөрчигдөх ёстой гэдэг зүйл явж байна. CP гэдэг тэгш хим зөрчигдөж байж манай ертөнцид нь материуд үлдэнэ. CP гэдэг тэгш хим зөрчигчээж одоо бид нар авшин байна гэдгийг одоо хэлж байна Андре Сахаров. За тэгэхээр манайхаа байгаль ертөнц төгс тэгш химтэй биш. Үйл ялэг тийм гажигтай төгс бус нэг тийм одоо байсны ачаар л одоо бид нар оршин тогтнож байгаа юм шүү гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Эндээс за Японы wabi sabi гэдэг нэг тийм ойлголт байт юм байл. Wabi sabi гэхээр одоо юу юм гэхээр жишээл одоо нэг үнэтэй шаазан байлаа гэж хэлдэг л да. Тэр ингээ унаа хаагчлаа гэж үтэй. Тэгэх юм бол бид нар тэрийг эргүүлээ угсрахтай малтаар гагнж наагаад ингээд тэр шаазан бүтэн болгочих юм бол тэр өмнө байснаас илүү үнэтэй бол. За тэгэхээр энэ бол ерөөсөө нэг төгс бус зүйлээс гоо сайхныг олж харах. Төгс бус зүйл гэсэн өөр ингэсэн гоо сайхандаа гэдгийг олох энэ зүйл. Одоо энэ манай физик дээрээс явж яах гэсэн үг шүү дээ, тий. Одоо төгс тэгш хэмтэй ертөнц бол одоо нэгсэндээ өхмөл байна. Юу ч байхгүй хоосон байх хэвээр. Тэгэхээр энэ төгс зүйл ингээ алдагдчихэж, тэгш юм нь алдагдчихэж байхгүй болж иж одоо бид нар бол эндээс одоо амьдрал үүсэж байна. Тэ баг зэргийн одоо энэ зөрчил бол алдаа амьдралыг үүсгэж байна гэж одоо ойлгож байна гэсэн. Тэгэхээр энэ алдаа байхгүйсэн бол бид нар байхгүй. Тэгэхээр энэ алдаа байгаад талархах хэрэгтэй гэсэн үг тэ. За өнөөдөр дэлхийн өнцөг улам бүртийн тухайлбал одоо Европын цөмийн судалгааны төв ЦЕРН гэдэг тэ. Тэнд л эрдэмт CPT гэдэг энэ тэгшмийг шалгасаар л байгаа. Ер нь бол альфа гэдэг бас туршилтын тэр хэсэг байгаа тэ. Альфа туршилт гэхэд одоо эсрэг ус төрөгчийн атомыг зангамд оруулж агаад тэгээд энэ жижигхэн маш жижиг юм энгийн ус төрөгчөөс тийм маш жоохон ялгааг тийм лазераар буудаж шалгадаг ийм зүйл байна. За хэрвээ өчүүхэн л төдий ялгаа олдох юм бол физикийн шинжилгээ тэр чигтээ өөрчлөгдөх хэвээр. Бараг нэг одоо тэр чигтээ норч унаад үнсэн дотор шинээр төрөх ч юм уу шаардлагатай болно гэж ойлгож байна. Нэгэсэндээ бид нар ингээд байнга тэр чинь шалгаж яадаг л гэсэн үг шүү дээ, тий. Одоо нөгөө нэг асар үнэтэй цээрэн дотор асар үнэтэй бөөмийн орцгор дотор ингээл мөргөлдүүлээл янз бүр болоо лазераар шараал те энэ одоо
арай нэг өөр болох нь уу? Арай нэг энгийн материалаас антиматери нь өөр нэг зүйл одоо үзүүлэх нь үү? Хариу үйл үзүүлэх нь үү? Физикийн хууль жоохон зөрчигдөх нь үү гэдгийг байнга шалгаж идэг. Одоо хүртэл азуулж зөрчигдөг баг. Гэхдээ одоо өөрөө CPT бат бүх хэвээр байгаа гэдэг одоо тэрүүнийхээр те одоо бидэнд нэг тийм сонирхолтой таамаглалыг үлдээдэг энэ бол. За магадгүй их тесрэлтийн өмнө эсвэл зэрэгцээ орших өөр нэг тийм ертөнцид цаг хугацаа ухраад явж байдаг. Тэгээ бидний одоо эсрэг хөлбөрүүд амьдрдаг тэр дотор ийм юм биш байгаа гэдэг ийм асуултыг одоо толин доторх зэрэгтэй ертөнц гэдэг одоо бид нар нэрлэлчээд байгаа шүү дээ энэ дугаараа те. За энэ бол зүгээр нэг зөвлөл биш. Одоо энэ бол бас бодит тентэр байдгийн биш байгаа да. Тэр гэдэг иймэрхүү асуултуудыг эндээс бол ургаж гарч ирдэг. Нэгэсэндээ одоо энэ толин доторх нөхдөд чинь жинхэнэ байх юм биш үү гэдэг ийм асуулт. За гэхдээ жинхэнэ байх бах та. Толин доторх нөхдөд ямар байх хэвээр гэхээр шүү дээ те. За дараа ингээд толин дарахтаа бас ингээд анзаараарай те. За анзаарах ч гэдэг ер нь бид нарт анзаардахгүй л те. Бид нар анти байх юм бол бид нар хараад мэдэж чадахгүй байхгүй. Ягаад гэвэл антинуудаас гарч байгаа одоо анти урнаагаас гарч байгаа гэрэл бол яг гэрэлтэй адилхан байна гэсэн. Фотон буюу гэрэл өөрөөх анти байхгүй. Тэгэхээр урнаагаас анти урнаагаас цацрж байгаа анти фотон яг над дээр яг адилхан фотон шиг хурж ирэх болохоор би чамд хурж үзэхээс нааш би чамд анти юу анти биш энгийн матери юу энгийн урнаа юу гэдгийг мэдэхгүй гэсэн. За тэгэхээр одоо бид нар телескопоор ингээл ажиглаад тэр алсын галактикууд жинхэнэ материйн галактик уу эсвэл антиматерийн галактик уу гэдгийг мэдэж чадахгүй. За тэгэхээр тэр толин дотор байгаа нөхөр хэрвээ анти бол за анти болж гэжтэй энэ толин дотор байгаа нөхөр жинхэнэ бол тэр жинхэнэ нөхөр ямар байх хэвтэй вэ гэхээр нэгт анти байх хэвтэй. Одоо анти бий байх хэвтэй гэсэн үг шүү дээ тий. Хоёрт цаг хугацаагаар ухарж явах хэвтэй. За ингээд ойлгочих хэвтэй гэсэн үг тий. Тэгэхээр толин доторх нөхөр бол жинхэнэ байж болно. Жинхэнэ байхын тулд энэ хоёр зүйл заавал хийгдэх хэвтэй. Яг эн чинь нөгөө энэ тулгын 3 чулууны байршлын солиол одоо нөгөө нэг Tenet гэдэг кино ч юм болчих штеп. Цаг хугацаагаар ухрахын тулд би одоо анти байх хэвээр хоёрт цаг хугацаа одоо юу байх хэвээр нөгөө нэг толин хувиргалт хийгдсэн. Толин доторх нөхөр байх хэвээр гэсэн. Толин дотроос нэг нөхөр гараад ирэх юм бол яг цаг хугацаагаар ухарж яваа нөхөр болох хэвээр гэсэн. Гээ ойлгочаарэ. За өөртөө өнөөдрийг нэг базаад хэлэхэд бол CPT бол одоо цэник толь цаг хугацаа гэсэн 3 тулгууртай тэгш юм. За байгаль их дангаараа P буюу толь одоо болон энэ CP буюу толь дээр нэмэх цэник гэдэг шимийг төрчдгөө. За энэ хангалттай юу энэ хатагтай вүү гэдэг байгаа шүү дээ тий. Манай хатагтай вүүгийн одоо туршилтаар бол нотлогдсон байдаг. Энэ бол баталгаатай л гэсэн үг тий. За энэ зөрчигдөж байсан ячаар матери эсрэг материйг ялж бид үүсэн бий болсон гэдгийг бас өнөөдөр бид нар мэдж авлаа. Гэхдээ гуруулаа нийлээд одоо энэ CPT гэдэг тэгшим болоод энэ тэгшим бол одоогоор л хизээж зөрчигдөөгүй физикийн одоо ариун дагшин хууль болж үлдсэн байна. Одоо өдийг хүртэл ажиллаж байгаа. Tenet гэдэг шиг одоо кинонууд дээр энэ онолыг урлаг болгоод бидний одоо төсөөллийг бас тэлж яадаг ийм гайхалтай зүйл байна. За толинд харах үрдэ одоо тий зүгээр нэг тусгал биш гэдгийг дөрөв хэлсэнчлэн одоо физикийн гүн гүнзгий хуулиудын үр дүн гэдэг одоо бид нар санах хэрэгтэй. Одоо магадгүй толины цаана цаг хугацаанд ухарч урсдаг ертөнцид өөр нэг та энэ подкастыг яг одоо сонсоод одоо чивчээ авч амжааг гэж одоо байгаа юм билээ те мэдхгүй те. За өдрийн мэндэ. Өнөөдөр бүгдээрээ CPT гэдэг шимийн талаар ярилццгаана. За стиг ноолны нэг киног үзсэн юм шиг л боллоо. Тэгээд энэ хорвоо ертөнцид одоо тийм мэдэхгүй зүйл үнэхээр их юм байдгийм байна л гэдгийг мэдэрч байна да. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгүүний оюун болон Unitel компани эндтгэж ажиллалаа. За нэвтрүүлэг маань NTV, Одмондрын радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. Тэгээд шинжлэх ухааны гайхамшигтай маань хамт байдаг үзэгчтэй болон за компьютерийн шинжлэх ухаанд хас зүйлөө танд их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондэр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондэр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.